За намайг Эрдэнэтийн Арднагаад гэдэг хөдөлмөр технологи хичээл дээр ууз багш маань. За ангийн хөгтөд бол бүгд нь заасан. Хөдөлмөр технологи хичээл 7 хоногт 1 удаа ордог байсан. За эхний оролтон дээр багшаараа дайлангаа зуруулаад явжсэн. Тэгээд дараагийн оролтон дээр 7 хоногийн дараа бол дайлангаа уяад иржсэн. Тэгээд багш маань ямар хурдан хийсэн бэ гэд тухайн үед одоо битүүлж өгөөд сургуулийн коридороор бөө урам дайлангаа барайл гүйжсэн. Тэгээд тухайн үед бол сургуулийн менежер маань бас бөө урам өгчээсэн. Тэр цагаас эхлээд зүүн утсыг холбож эхэлсэн. За хамгийн анхны уралж исэн бүтээл аав догсон. Дайлангаа аваад аав дээр ороод аава би очлоо багш маань битүүлж өглөө гэлгээл аав маань хөө ямар гоё юм гэлтэй. Тухайн үед бол тэгэл айгүй л их баярлж ирсэн. Үйл урлаад юм бодоод ер нь шал өөр ертөнцид очсон болдог. Яг нэг тийм солонгорсон нэг тийм гоё ертөнц. Тэгээд нэг айгүй нэг тийм тайван тэгэл ер нь төвлөрөх тайвшрах тийм хугацаанд л өөрийгөө айгүй тийм чөлөөлж өгдөг. Тэгэл ойж байгаа зүйл маань нүдэн дээр цэцгэлж идэг учраас өнгийн оёрох тусмал нүдэн дээр цэцгэлдэг учраас бол тэр ертөнцтэй бол өөрөө хайртай. Хамгийн дурсамжтай ойдл гэвэл одоо одонгийн хоёр ээжд би бүс ойж өгч ирсэн. 100 санжтай бүсийг 14 хоногийн дотор ойж ирсэн. Тэгээд яа чи миний уралж байгаа бүтээлээр гангараад одонгоо авч ийн гэдэг бол тэгээд дотроо бол айгүй л тийм огшоол ойдсан. Тэгээд тэр бүс бол ойдгаа цаанаас гартгын айгүй хурдан хугацаанд гарсан. Яг 4 настай ах үе бол сандаг. Эмээгээ Анитагаа хоёр талаас нүтлөөл эмээтэйг айгүй ойрсон. Тэгээд эмээгээ дээл ойж явахт нь эмээ би гэж урдуур нь ороод. Тэгэл эмээ маань миний охин болоо чаддаг болсон хоноо эмээдээ тасдал гээл. Тэгэл хоолж исэн хажуугаар нөр эмээ би гэж хийгээл ер нь эмээгийн гар дээр юм жоохон айгүй ойрсон. Тэгээд одоо нэг дотроо нэг гол аралслыг бодлоо гэх. Хэрвээ эмээ минь байсан бол эмээтэй нэг бүс оёод өгчих байсан да. Хэрвээ байсан бол бас эмээгээс нэг нэлээд юм сурах байсан да. Гэж л дотроо жоохон харамсдаг та. Тэгээд охиноо тэнгэрээс харж байгаа. Одоо хэдий үйл урлаад 7 жилийн хугацаа өнгөрсөн ч гэсэн надад суралцах зүйл бол маш их байна. Үйлчлүүлэгч манад дээр ахаад ирэхийг чанар гинэл гэж өөртөө айгүй хэлдэгтэй. Тэгээд бүтээл болгондоо айлгуулагчийн сэтгэлээ гаргаад үйл урлуулж байгаа хүний бол тодорхой хэмжээнд бол дотроо бодож сайн сайхныг бэлэгдэж өрөөж ойдог. Тэгээд тийм ч болохоор нөгөө бүтээл болгон минь айгүй сайхан гэрэлтсэн тийм солонгорсон л айгүй тийм сайхан бүтээлүүд болдог. Тэгээд ер нь хүмүүстэй бүтээлийн өгөхдөө ерөөлийн сайхан үг хэлээл үйл хэрэг нь мөхөд бүтэж үйлсэн өргөлж өөдөө яваарай гэл айгүйх бэлэгддэг. Тэгээ энэ үгэндээ ч өөрөө хайртай.